Сайн байцгаана уу? Та бүдэд энэ өдрийн мэндийг хүргье. Тогтвортой санхүүгийн суурь ойлголт хичээлээр та бүхэн өнөөдөр тогтвортой хөгжил гэж юу юм? Тогтвортой санхүүжилт гэж юу юм? Байгаль орчин нийгмийн эдийн засаг гэсэн эдгээр цогц үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтуудыг хэрхэн яаж хийх вэ гэсэн ерөнхий ойлголт болон алт олборлтын дараах нөхөн сэргийх хөтөлбөр болон бусад асуудлын талаар ойлголтуудыг авах юм аа. За 20 оны 9-р сард зохион байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллагын үйлчлэлд 189 улс орн оролцож, мянганы хөгжлийн зорилтыг 9 зорилго, 24 зорилт, 64 шалгуур үзүүлэлттэйгээр баталсан. Мянганы хөгжлийн зорилт нь 2000 оноос 2015 оны хүртэл хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын уулзалтаар 195 улс орн оролцож тогтвортой хөгжлийн зорилго гэдэг бодлогын баримт бичгийг 17 зорилго, 189 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэйгээр бодлогын баримт бичгийг баталсан байна. Энэ 15 оны нэгдсэн үндэсний байгууллагын уулзалтаар 195 орн болохоор дэлхийн дулааллын асуудлыг эрчимтэй яригдсан буюу мөн ур амьсгалын өөрчлөлтийн талаар эрчимтэй яриад уг хэлцээрээр бүх 195 орн бол Парисын хэлцээрт нэгдсэн байна. Энэ нэгдэхдээ юу илүү амлалтуудыг авсан бэ гэхээр дэлхийн дулааллыг 2 хэмээс хэтрүүлэхгүй байх улмаар 1.5 хэмээс илүү гарахгүй байх ийм амлалтуудыг 195 улс орн авсан байна. Мэдээж мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл болсон тогтвортой хөгжлийн зорилго нь бол 2030 он хүртэл хэрэгжих бодлогын баримт бичиг буюу 2016 оны 1 сарын 1-ээс дэлхийн нийтээрээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ тогтвортой хөгжлийн зорилго нь 2030 он хүртэл гэхэд ядуурлыг арилгах, өсөглөг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө багасгах, сэргээгт хэрчим хүчнийг нэвтрүүлэх, гендерийн тэгш байдлыг хангах гэсэн үндсэн ер нь 17 зорилгыг дэвшүүлэн дэлхийн нийтээрээ мөрдөж байгаа буюу тогтвортой хөгжлийн зорилгынхаа урыг хөгжлөөс нэгч улс орн нэгч хинч үлдэхгүй мөн хөгжлөөс хинч хоцрох ёсгүй гэсэн ийм урыг гаргасан байна тийм ээ. Ураа нь болохоор хөгжлөөс хинч үлдэхгүй хоцрох ёсгүй гэсэн ийм ураа гаргасан байна. Тогтвортой хөгжлийн зорилт нь бол 2030 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг гэж түрүү хэлсэн байгаа. Энэ бодлогын баримт бичиг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 тулгуурт суурилсан бодлогын баримт бичиг буюу дэлхийн нийтээрээ мөрдөх урт хугацааны бодлогын баримт бичиг гэж ойлгоорой. Тогтвортой хөгжлийн зорилгонд хамаарах институт нь болохоор бүх дэлхийн нийтээрээ бүх яам төрийн байгууллагууд нь оролцох ёстой. Мөн улс орны засгийн газар нь оролцох ёстой. Их дээд сургуулиуд, судалгаа, шинжилгээний байгууллагууд, судлаачид, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, мөн бусад холбоодууд нь энэ бодлогын баримт бичгийг дэлхийн нийтээрээ мөрдөх ийм урт хугацааны бодлогын баримт бичиг байх нэ. Мэдээж тогтвортой хөгжлийн санхүүжилтийг ярихаасаа өмнө болохоор бид нар бидний мэдих уламжлалт санхүү болон эдийн засгийн өсөлт хөгжлийг чухалчилж байсан болов өмнө одоо бол бид нар яах нь вэ гэхээр тогтвортой санхүүжилт нь байгаль орчинд хэр ээлтэй юм бэ тийм ээ. Байгалийн энэ хязгаарлан модуль нөөцийг бид нар хэрхэн зөв ашиглах юм бэ? Ирээдүйдээ бид нар одоо байгаагаас дордуулахгүй байгалыг яаж үлдээх юм бэ? Түүнээс илүүтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа тийм ээ нөлөөллүүдийг сөрөг нөлөөллүүдийг саармагжуулах мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд хэр ээлтэй юм бэ гэх мэтлэн ёс суртахууны үүднээс сайн санааны үүднээс өгөх хандив тусламжин дээр энэ тогтвортой санхүүжилтүүд үүсгэнэ. Энэ хүрээндээ мэдээж эргээгээд нөгөө талд нь тогтвортой ёс зүйтэй бизнес, ёс зүйтэй ёс зүйтэй компани, ёс зүйтэй хүмүүс гэх дэд тулгуурласан ийм бодлогын баримт бичгүүдэд үйлдвэрлэн явуулах юм аа. Тэгэхээр тогтвортой санхүүжилтны дээрх ярьсантай холбогдуулаад юу ойлгох вэ гэхээр тогтвортой санхүүжилт өгөхдөө мэдээж
байгаль орчинд хэр ээлтэй юм, тийм ээ? Эдийн засаг нь хэр тогтвортой байх юм? Мөн нийгмийн одоо хөгжилд хэр нөлөөлөх юм бэ гэдэг дээр санхүүгийн үйл ажиллагаа буюу хөрөнгө оруулалтууд зээл, тийм ээ, тусламжууд орж ирнэ гэж ойлгох. Энгийнээр ойлгох юм бол ингэж ойлгох хэрэгтэй. За энэ нь өөрөө хөрөнгө оруулалт, зээл, даатгал гэх зэрэг санхүүгийн үйлчлэгийг хүрээлэн байгаа орчин буюу нийгмийн хариуцлагын хувьд, компани засаглалын хувьд шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож байгаа гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр энэ одоо зээл, тусламж, хөрөнгө оруулалтууд нь тодорхой шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн тодорхой стандартад нийцсэн байж төслөө бичсэн байж энэ санхүүжилтийг авах нэ гэж ойлгох хэрэгтэй. За Монгол улсын хувьд бол Монголын тогтвортой санхүүгийн холбооноос боловсруулсан, олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан Монгол улсын ногоон таксономик одоо санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2019 оны 12 дугаар сард батлуулсан байдаг. За энэ ногоон таксономи гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр мэдээж байгаль орчинд одоо үзүүлэх нөлөөлөл үндэсний болон олон улсын зорилго стандартаа нийцж байгаа, тийм ээ. Байгаль орчин үзүүлж байгаа нөлөөлөл нь олон улсын стандартаа хэр нийцж байна мөн энэ одоо үйл ажиллагааг ногоон гэж яаж тооцох юм бэ, тийм ээ. Тэгэхээр ногоон ямар үйл ажиллагааг ногоон ангил тооцох юм. За ямар санхүүжилтийг, тийм ээ, ногоон гэх юм. За ингээд ногоон санхүүжилтанд хамрагдах одоо боломжийг нь тодорхойлсон ийм ангиллын систем юм а гэж ойлгох хэрэгтэй, тийм ээ. Энэ нь өөрөө эрчим хүч, тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуй, ой болон газар ашиглалт, хог хаягдлын менежмент гэдэг одоо салбаруудыг одоо өнөөдөртөө хамарч байгаа бол цаашдаа энэ нь өөрөө илүү бүх одоо салбарт хамарсан байдлаар уян хатан боловсруулагдах ийм бодлогын баримт бичгээ гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За ногоон таксономи гэдгийг нь ерөнхий товч байдлаар юу гэж ойлгох вэ гэхээр түрүүний хэлсэн дээр нэмээд илүү дэлгэрэнгээр хэлэх юм бол байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангиллал юм а, тийм ээ. Үүнийг бас тодорхойлох тодорхойлтууд юм а. За мөн шалгуур үзүүлэлтүүд юм а. За энэ шалгуур үзүүлэлтүүдийг үндэслээд банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид мөн бодлого тодорхойлогчд энэ ногоон таксономи бодлогын баримт бичиг стандартад нийцсэн төсөл хөтөлбөрийг ногоон зээл олгох, ногоон хөрөнгө оруулалт авах, ногоон төсөл хөтөлбөрүүдийг олгохдоо ашиглах ийм баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. За ногоон таксономи болохоор аль нэг ийм салбарт одоо хязгаарлагдмал байдлаар ингэж томьёосон зүйл байхгүй, тухайн бизнестэй, тийм ээ, бүхий салбарт хамаарах шалгуур үзүүлэлтийг ерөнхийд нь ингэж оруулсан ийм бодлогын баримт бичиг байгаамаа. За ногоон таксономи нь болохоор 6 үндсэн зарчмыг одоо баримталж байгаа. За эхний зарчим нь болохоор мэдээж үндэсний бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой, тийм ээ. За энэ нь болохоор мэдээж уур амьсгалын өөрчлөлт болон ногоон хөгжлийн чиг хандлагыг хандлагатай уялдуулсан Монгол улсын холбогдох бодлогын баримт бичиг стратеги хөтөлбөрүүдэд заасан одоо зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэ хувь нэмрээ оруулсан ийм бодлогын баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. За хоёр дахь зарчим нь болохоор байгаль орчин тулгарч буй бэрхшээл асуудлыг шийдвэрлэх чиглэсэн байна. За энэ нь яах вэ гэхээр Монгол улсын хувьд тулгараад байгаа одоо байгальтай холбоотой нэгдүгürt нь уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох болон сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн байх. Энэ зарчим баримтал нь хоёрт нь болохоор байгаль орчин тулгамдсарч байгаа агаарын болон орчны бохирдлыг хэр бууруулж байгаа юм бэ гэдэг, тийм ээ. За дараагийн дугаарт нь болохоор байгалийн нөөцийн хамгаалалт нь ямар байгаа юм бэ? За дөрөвдүгürt нь иргэдийн амжиргааг сайжруулах, тийм ээ, ямар одоо бэрхшээл асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэгдсэн байгаа юм бэ? Шийдвэрлэх боломжууд нь ямар байгаа юм бэ гэдэг чиглэл нь. За гурав дахь зарчим болохоор байгаль орчинд хог хаягдал бохирдлыг хэр ялгаруулдаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагааг хамарсан байна, тийм ээ. Тэгэхээр энд болохоор байгаль орчинд хог хаягдал бохирдлыг ихээр хайдаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагааг хамаарч эдгээр салбаруудын үйл ажиллагааг байгаль орчин нийгэмд ээлтэй тогтвортой үйл ажиллагаанд шилжүүлэх үйл явцыг нь одоо дэмжсэн ийм үзүүлэлтүүдийг, шалгуур үзүүлэлтүүдийг одоо, тийм ээ, энэ зарчимдаа тодорхойлсон байх нэ. За дараагийн зарчим нь болохоор мэдээж олон улсын холбогдох стандартууд болон сайн туршлагатай нийцэж гэнэ үгүй, тийм ээ. Монгол улсад одоогоор одоо
энэ стандартуудыг мөрдсөн бизнесүүд байхгүй байгаа ч гэсэн мөн ийм стандарт байхгүй байгаа ч гэсэн ногоон төсөл ногоон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой нөгөө ногоон таксономыг бид нар олон улсын туршлагад нийцүүлэн ийм стандартууд бий болгосон тийм ээ. За энэ дээр мэдээж сайн туршлагуудтай нийцсэн ахаад шин жишээнүүд гараад ирэх юм бол энэ бодлогын баримт бичгтээ одоо өөрчлөх боломжтой байхаар тусгасан бодлогын баримт бичиг байх нэ. За 5 дахь зарчим нь болохоор байгаль орчин нийгэм болон сайн засаглалтай холбогдох стандартуудыг хангасан байх ёстой гэж байна. За энэ нь болохоор одооны биднэрт байгаа ногоон таксономид тусгасан төсөл бизнесийн үйл ажиллагаанууд нь байгаль орчин нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдлийн удирдлагыг холбогдох зохицуултуудаа яаж хийсэн байгаа тийм ээ, ямар стандартуудыг хангасан байгаа бэ гэдгийг зарчмыг харах нэ. За 6 дахь зарчим болохоор байнга хэн сайжруулсан байх зарчмыг баримтсан байгаа энэ бодлогын баримт бичиг нь. За тэгэхээр мэдээж хэрэг дөрөвний хэлсэн тийм ээ, шин жишээ болон шин сайн туршлагууд дээр үндэслээд ногоон төсөл ногоон бизнесийн үйл ажиллагааны тодорхойлтод өөрчлөлт оруулна, мөн бодлогын шилжилтүүдийг хийн, өөрчлөлтүүдийг хийн, мөн шинжлэх ухаанд тулгуурсан хөгжилт нийцсэн байх, технологи өөрчлөлт орохоор мэдээж тэнд нь өөрчлөлт орсон байхаар, уянгатан байхаар, мөн бизнесийн хэрэгцээ шаардлагат нийцсэн ийм уйдуулсан тогтмол одоо хянаж болох тухай бүрэн сайжруулан боловсруулж болох тийм ээ сайжруулалтыг хийж байх ийм зарчмыг баримталсан бодлогын баримт бичгийг бид ногоон таксономи гэж ойлгож болох нэ. За аливаа нэгэн санхүүгийн байгууллагууд шийдвэр гаргахдаа хөрөнгө оруулахдаа тийм ээ ямар нэгэн төсөл хөтөлбөр одоо бизнес хөрөнгө оруулахдаа байгаль орчин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж гэнэ үгүй юу тийм ээ, санхүүгийн байгууллага болон түүний харилцагчдын эрсдлийг бууруулж гэнэ үгүй юу гэдэг дээр илүү төвлөрөх нэ ногоон санхүүжилт бодлоготой. За мэдээж хэрэг доктортой хөгжилт хөрөнгө оруулахын тулд ногоон эдийн засгийн өсөлтийг бий болгоно. За нийгмийн шударга ёсыг тогтоон, байгаль орчныг хамгаална, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой гэж чухалчилж үзэж байна. За энэ нь яг эцсийн одоо дүгнээд хэлэхэд бол уур амьсгалын өөрчлөлт нь тийм ээ байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд доктортой санхүүжилт хамгийн том гарц гаргалгаа юм аа гэж тодорхойлж хэлэхээр байна. За байгаль орчны шалгуур үзүүлэлтэд тийм ээ. За бид нар бонц гэж нэрлэдэг байгаа байгаль орчин нийгэм засаглал гэдэг тийм ээ. Тэгэхээр бид хэдүүлээ бонц буюу байгаль орчин нийгмийн засаг гэдэг интернетэд хайгаад үзэхээр маш олон юмнууд гарна. Би бол өнөөдөр энэ хичээлээр ерөнхий ойлголтуудыг л өгч байгаа тийм ээ. За байгаль орчны шалгуур үзүүлэлтүүд гэдэг нь мэдээж доктортой хөгжлийн байгаль орчны хэмжүүр нь тухайн байгууллагын үйл ажиллагаанаас үүдэлтэй тийм ээ. Тэгээд үүдэлтэйгээр байгальд байгаа амьд болон амьгүй биет мөн экологийн системд экосистемд үзүүлэх нөлөөллийг нь илэрхийлж байгаа. Тайлбарлалынаас нь буюу төсөл хөтөлбөртөө эдгээрийн нөлөөллийг одоо илэрхийлсэн байх хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа. За байгаль орчны одоо орцыг нь юу ойлгох вэ гэхээр эрчим хүч ус гэж ойлгох бол гац нь юу гэхээр тэр хүлэмжийн хэрэг ялгаруулж байгаа тийм ээ. Усны бохирдол хэр их байгаа юм бэ? Хог хаягдл хэр их байгаа юм бэ гэдэг энэ нөлөөллийн хамаарлыг одоо хөрөнгө оруулагч нар үзэх нь байна. Мөн хөрөнгө оруулалт татах гэж байгаа улсууд маань энэ нөлөөллийнхаа юг төсөл дээрээ хамаарлыг тайлбарлал дээрээ тусаж өгсөн байх хэрэгтэй байна. За түүнчлэн биологийн олон янзын тийм ээ байдал үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой нөлөөл байгаль орчны хууль тогтоомжийн мөрдөлт мөн зарцуулт зэргийг нь бол тусгасан юм тайлбарлал байх хэрэгтэй. Мөн шалгуур үзүүлэлт нь энэгээр шалгах нэ. За уур амьсгалын өөрчлөлт дэлхийн нийтэд бол тулгамдж байгаа асуудал болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор бол гар дэслүүд сорилтыг мэдээж нэг улс буюу нэг хүн нэг компанид ангаараа хязгаарч шийдвэрлэх боломжгүй мөн даван туулах боломжгүй учраас дэлхийн нийтээрээ бүгдээрээ нэгдчихэж энэ сүрэн нөлөөг сайжруулах тийм саармөгжүүлэх мөн дэлхийн нийтийн бодлогын баримт бичгийг доктортой хөгжлийн зорилтыг гэсэн үг шүү дээ. Доктортой энэ дэлхийн нийтийн бодлогын баримт бичгийг нэгч улс нэгч хүн үлдээхгүйгээр дагаж мөрдөх нь одоо өөрсдийнхөө хувьд хувь нэмрээ оруулж байна гэж үзэх хэрэгтэй юм байна. За манай Монгол улсын хувьд бол мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бол маш их юм цөлжилтүүд явагдсан байна. За судалгаагаар үзэхэд бол 76.8% нь дунд бол хүчтэй
цөлжилтэнд өртсөн байна гэсэн судалгаа байгаа тийм ээ. За мөн судалгаанаас үзэхэд бол сүүлийн 80 гаруй жил бол 225% агаарын одоо дундаж температур нэмэгдсэн гэж үзэж байгаа юм байна. За мэдээж сүүлийн жилүүдэд адар бороо өвчтөе салхи их цас одоо ингээ 2 дахин нэмэгдснээс болоод мэдээж байгаль уур амьсгалын өөрчлөлтөнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд болон одоо нөлөөлж байна. За мөн бодит жишээ гэхээр статистикаас үзэхэд бол Монголын малын тоо толгой бол сүүлийн 30 жилд бол 3 дахин нэмэгдснээрээ малын бэлчээрийн даацт одоо нөлөөсөн гэж үзэж байна тийм ээ. За мэдээж бэлчээргүйгээсээ болоод одоо бод молын амьдын жинд өөрчлөлт орсон байх юм тийм үү. Тэр нь бол 8-аас 10 кг, бог молын жинд бол 5-аас 8 кг буурсан гэсэн юм судалгаа гарсан байдаг байх нэ. За байгаль орчны эрсдлийг түрүүний би нөгөө хэлсэн тийм ээ. Бит эрсдэл буюу шилжилтийн эрсдэл гэж байгаа. За бит эрсдэлт болохоор мэдээж нийлүүлэлтийн сүлжээнд доголдох, далайн усны түвшин нэмэгдэх, ган гач гарах гэж байгаа бол шилжүүлэлтийн эрсдэлт нь юу ахвгүй доктортой байдлыг дэмжих зорилгоор хууль тогтоогчдын гаргасан хууль тогтоомж журам зохицуулагч байгууллагын гаргаж байгаа заавар журмууд ингээд шилжилтийн одоо эрсдэл гэж тооцогдож байгаа байх нэ. За энэ тооцооллогоо бол компани одоо байгууллага бол эрсдэл болон боломжуудын талаарх тайлбарлалыг тийм ээ тайлбарж их тайлбарж явах хэрэгтэй гэж түрүү ярьсан байгаа тийм ээ. За энэ дээр болохоор компани төлөөлөл өндөр зах зөвлөл гүйцэтгэх удирдлагууд нь уур амьсгалын эрсдлийнхаа нөлөөлийн шинжилгээг хийсэн байх хэрэгтэй тийм ээ. Шилжилтийн төлөвлөлтөд дасан зохицсон стратеги гаргасан байх хэрэгтэй, бодлогын баримт төчгээ гаргасан байх хэрэгтэй тийм ээ. За мөн эрсдлийг яаж удирдахыгаа бас гаргасан байх хэрэгтэй. Хүлэмжийн эрсдэлд өртсөн вакцины мэдээлэлүүдэд одоо дээр тийм ээ эрсдлийн байгаль орчны эрсдэл шиг бит болон шилжилтийн хувьд нь тооцоолсон байх хэрэгтэй. За ногоон зээлийн вакцины дүн болон харьцаа гаргасан байх хэрэгтэй. Энэ нь болохоор жишээлбэл банк санхүүгийн хадгалан зээлийн хошоотуудын хувьд бол нийт зээлийн хичнээн нь одоо ногоон зээлд өгсөн юм бэ. Тийм ээ хэдэн хувийн харьцаатай юм бэ? Нийт зээлийн 100% гэхэд 30% ногоон зээл юм уу хэд юм гэсэн тийм ээ энэ тайлбарлалыг гаргах хэрэгтэй. За их усүр хөрөнгө оруулалтуудынхаа хэвлэлийн хэмжээний тийм ээ хөрөнгө оруулалт багассан юм бэ. Мөн зах зээлийн нөхцөл байдалд хөлсөн өөрчлөгдөж байгаа энэ үед бол тийм ээ энэ тайлбарлалыг ил тод илэрхийлэх буюу бонцтой холбоотой үүрэг амлалтуудаа хэрэглэгч худалдан авалт болон ажилчдын сонголтод гол үүрэг үүсгэх болсон байх нэ. Тэгэхээр ингээд тайлбарлал буюу хуваараа бизнес эрхэлсэн ч компанич бай яг нь энэ тайлгнал ил тодын байдлынхаа мэдээллүүдийг ил гаргаж тайлгнаж авах юм байна. За эндээсээ үндэслээд мэдээж сайн туршлага сайн жишээнүүдэд үндэслэн бодлогын баримт төчгтэй өөрчлөлтүүд оруулаад явах боломжтой буюу тэр бодлогын баримт төчгийг үндэслээд ногоон зээл ногоон санхүүжүүд нэмэгдэх боломжтой гэж ойлгоорой. За нийгмийн хариуцлагын хувьд бол мэдээж нийгмийн менежмент гэдэг нь бол бизнес санхүүгийн эрсдлээс гадна байгаль орчин нийгмийн хариуцлагын эрсдлийг тооцож түүнийг одоо бууруулах тийм ээ сэргийлэх энэ цогц системийг хийлээд байгаа. За компаниуд нь мэдээж үйл ажиллагаануудаа байгаль орчинд ээлтэй байх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, үлэмжийн бууруулах, доктортой хүчлэг дэмжсэн ийм зорилтуудыг дэвшүүлсэн байх ёстой гэж үзэж байгаа. За энэний сайн жишээ нь бол одоо бид нар ногоон эрчим тийм ээ сэргээгдэх эрчим хүчинд бол төсөл хөтөлбөрүүд яваад гиснийг та бүхэн мэдж байгаа мөн хог хаягдл буюу дахин боловсруулах тийм ээ үйлдвэрүүдэд ногоон зээлүүдийг олгоод ирсэн байна. Байгаль хамгааллын төслүүдэд ногоон зээлүүдийг олгоод ирсэн байна. За энэний эрсдэл нь юу гэдэг вэ гэхээр их хвчлэн юу гарч ирнэ гэхээр мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн стандартыг дагаж мөрдөөгүй байх, цалин улсын хэмжээ хангалтгүй байх, эрүүл ахуйн одоо шаардлага хангаагүй байх гэсэн ийм эрсдлүүд гараад явж байна. За засаглалын үед юу тийм ээ энэ нь өөрөө байгууллага хийгээд түүний харилцагчдын эрсдлийг бууруулдаг. Бөгөөд тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь ногоон эдийн засгийг ногоон одоо өсөлтийг тийм ээ ногоон эдийн засгийн өсөлтийг бий болгон нийгмийн шударга усыг тогтоох, байгаль орчныг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. За мэдээж эрсдэл нь болохоор юу гэхээр хууль тогтоомжийг мөрдөхгүй байх, авилгал хэл хахуу тийм ээ өртөх зөрчил ихээр илэрх ийм зөрчлүүд байгаад байгаамаа. За
тайлагнал нь ямар хаа мэдээж төлөөлөн удирдах зүйл нь бол нөгөө засаглалынхаа, стратегийнхаа, эрсдлийн удирдлагын хэмжих ийм бодлогын баримтчгуудаа гаргах гэсэн байх ёстой. За мөн тайлагнал нь яах нь вэхээр хяналт шалгалтууд нь өргөж явж явах ёстой гэж хэлгээд байгаа. За мөн урамшууллын одоо шийдвэр гаргалтанд буюу шагнал урамшууллын бодлоготой байх ёстой. За энэний нэг жишээ нь одоо засгаас бид нар ямар юм хийж байгааг та бүхэн мэдж байгаа. Хашаандаа сайхан амьдрыг буюу хашаандаа маш одоо олон ургамал тарьсан байгаа айл өрхийг урамшуулад эхэлсэн байх жишээ нь тийм ээ. За тэгээд энэ өөрөө компани өөрөө тайлагнахтаа гүйцэтгэхийн удирдлагын баг нь бол дотоод хяналтын бүтцэн ямар байгаа, эрсдлийн яаж тооцсон, нөлөөллийн үнэлгээ нь ямар байгаа тийм ээ. За эрсдлийн удирдлага буюу стратеги хийхдээ байгаль орчны одоо сөрөг үйл ажиллагаа бууруулах болон дасан зохицох ямар стратеги баримталж байгаа. За мөн тайлангаа хэл тод байх вэ гэдэг ийм тайлагналуудыг тайлагнаад явах нэ. За тогтвортой санхүүжилтийн төрөл нь бол одоо Монгол улсад бол яаж нэхэр байгаль дээлтэй төслүүдэд олгогдоод ирсэн түрүүгээ хэлсэн юм байна. Сэргээгдэх эрчим хүч хог хаягдалтаар олгогдоод ирсэн. За эрчим хүчний одоо сүүлийн үед бол эрчим хүчний хэмнэлттэй барилга тэгээ ногоон тээвэр дээр санхүүжилт ороод ирсэн байна. За эрчим хүчний хэмнэлттэй барилга гэдэг дээр мэдээж орон сууцны амны орон сууцнаа тийм ээ дулааны хэр одоо хэмнэлттэй байгаагаас шалтгаалаад банк санхүүгийн байгууллагууд одоо энэ орон сууцны зээлүүд олгоод ирэх жишээ нь тийм ээ. За нийгмийн хариуцлагын хүрээнд бол за боловсролын салбарт бол мөн эрүүл мэндийн салбарт санхүүжилт ороод ирсэн байна. За орон сууцны бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд ороод ирсэн. За энэ дээр хотгонуудыг тийм ээ аль болохоор дулааны хэмнэлттэй энэ орон сууцуудад бас зээл олгоод ирсэн байх жишээ нь тийм ээ. За хөрөнгө оруулалтууд байгаль орчин төрөний 3 төлөвлөлт гэдэг байгаа тийм байгаль орчин нийгэм засаглал компани засаглал шүү тэгж ойлгоно тийм энэ дээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг илүү олгож эхэлж байна. За сүүлийн үед бол мэдээж хэрэг ногоон бонд тийм ээ ногоон байгаль орчин нийгэм нөлөөтэй төслүүдэд санхүүжилтүүдийг тийм ээ олгох буюу цааснуудыг гаргах ийм ажлуудыг одоо хийгээд явж байна. За доктортой санхүүжилт нь бол 8 зарчим дээр явагдаж байна. За байгаль орчныг хамгаалах, хүний эрх нийгмийг хамгаалах, соёлын үеийг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлтийг одоо дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээж ёс зүйтэй санхүүжилтүүдийг олгох, зүйтэй санхүүжилт авах, за ил тод байдал хариуцлагыг дэмжих, манлайлан үлгэрлэх гэсэн ийм 8 зарчим дээр доктортой санхүүжилтийг одоо олгож эхэлж байна. Ногоон санхүүжилтийг олгож эхэлж байна гэж ойлгох юм. За доктортой санхүүжилт буюу ногоон зээлүүдийг олгосны ач тус нь юу юм бэ гэх юм мэдээж хэрэг байгаль орчинд ээлтэй эрг нөлөөлөлтүүд нь нүүрс зөрөгчийн ялгарлыг бууруулна, байгалийн нууцыг хамгаална тийм үү. За нийгмийн хувьд үзүүлэх эрг нөлөөлөл нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ, нийгмийн тэгш хүртээмжийг хангана гэж байгаа тийм ээ. За эдийн засгийн урт хугацааны өсөлт буюу засаглалын хувьд бол эрсдэл багтаа тогтвортой хөрөнгө оруулалтуудыг бий болгоно. За санхүүгийн системийн тогтвортой байдлыг сайжруулна тийм ээ. Ийм ач холбогдолтой байх нэ. За жишээ сүүлийн үед бол алт олборлол боловсруулалтын явцад байгаль орчинд эрэг буюу сөрөг нөлөө үзүүлдэггүй ийм одоо хөрөнгө оруулалтуудыг их дэмжиж байгаа. За Монгол улсын хувьд бол тогтвортой санхүүжилт бол ногоон санхүүжилтийн хүрээнд алт олборлолтын дараа нөхөн сэргээх үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг дэмжиж байна. За жишээлбэл үнэт металл эдлийн үйлдвэрлэлд одоо ашиглагдах алт мөнгөний боловсруулалттай холбоотой экологийн эрсдлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор алт олборлагч компаниудад бол бас зээл олгож эхэлж байна. Тийм ээ энэ өөрөө олон улсын болон дотоодын санхүүжилтээр бол нөхөн сэргээх төс төлбөрүүд хэрэгжээд эхэлж байна. За юунтай холбоотойгоор нэмэлт мэдээлэл хэлье гэхэд стандарт хэмжээ зүүн газартай бид нар хамтраад жижиг дунд үйлдвэрлэл буюу хуваараа бизнес эрхэлж байгаа уран дарахчуудаа зориулсан энэ
аюулгүй байдлын тийм ээ химийн бодис ашиглах энэ стандартуудыг шинээр тогтоож өгөх нь зүйтэй байна. Том үйлдвэрүүдэд одоо тавьсан стандарт нь жижиг дунд үйлдвэрүүд болон хуваараа эрхэлж байгаа хүмүүст энэ стандартыг биелүүлэх боломжгүй байна гэдэг ийм саналыг тавьсны үндсэн дээр стандарт хэмжилсэн газраас техникийн хорог байгуулсан байгаа. Техникийн хороонд санхүүгийн зохицуулахаараа үнэт металлын одоо нэгдсэн мэргэжлийн холбоо орсон ажлын хэсэгт за энэ дөрөв сар 5 дугаар сард ажлын хэсэг хурал техникийн хороогоор хуралдаад энэ стандартуудыг тогтоох ажлыг эхлүүлээд явж байгаа хэлэхэд таатай байна. За үнэт металлын үйлдвэрлэлийн хувьд бол үнэт эдлийн компаниудын олон улсын ногоон стандартуудыг хэрэгжүүлэхийг уриалж байна. Тэгээ байгаль орчинд ээлжтэй үйл ажиллагаа явуулахын тулд бол байгаль орчны асуудал илүү анхаарлыг хандуулахыг одоо дэмжиж байна тийм ээ. Олон улсад ч тэр Монгол улсын одоо тэр ногоон таксономи дээрч тэр ерөнхийдөө дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө энд ямар хэлбэрээр яаж оролцох өөрсдөө идэвхтэй байснараа бид нар энэ төсөл хөтөлбөрт орох боломжуудыг өөрсдөө олж авах боломж гарч байгаа гэж ойлгоорой. За зарим үнэт металлын эдлийн компаниудад тогтвортой хөгжлийн зорилтыг одоо баримталж үйл ажиллагааны экологийн стандартад нийцсэн ийм одоо зохион байгуулалтуудыг хэлж байна тийм ээ. Тэгээд мөн бас одоо өөрийн түүхийн эдээ мөн дахин одоо ашиглахыг зорьсон ийм стандартууд буюу одоо бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ хийгээд эхэлж байна гэж ойлгоход болно. Доктортой санхүүжилтийн ач холбогдол. За мэдээж доктортой санхүүжилт хэрэгжүүлж эхэлснээрээ байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл нь бол нүүрс зөрчийн ялгаллын хийг бууруулна тийм ээ. Мөн байгалийн нөөцийг нь хамгаална. За нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх юм бэ гэхээр ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Нийгмийн тэгш хүртээмжийг хангана. За эдийн засгийн одоо урт хугацааны тийм ээ урт хугацаанд өсөлт бий болно. Эрсдэл багтаа доктортой хөрөнгө оруулалтууд бий болно. Санхүүгийн системийн доктортой байдал буюу хяналтын тогтолцоо үүснэ гэж ингэж ач холбогдлыг тодорхойлсон байна. За алтны олборлтын дараах нөхөн сэргээлтээ бас илүү хурцаар бас яригдж байгаа буюу Монгол улсын хэмжээнд доктортой санхүүжилт болно тийм ээ. Алт олборлтын дараагаар нөхөн сэргээх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтуудыг хийгээд эхэлсэн байдаг байгаа. За мэдээж хэрэг үнэт металлын эдлийн үйлдвэрлэлд бол ашиглаж байгаа алт мөнгөний боловсруулалттай холбоотой экосистем буюу байгальд тийм ээ хэр эерэг нөлөөтэй эрсдлийг нь бууруулах ямар одоо төсөл боловсруулаад оруулж ирж байна тийм ээ. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор ерөнхийдөө алт олборлагч компаниудад бол олон улсын болон дотоодын их ус санхүүгийн их усрээр одоо санхүүжилтуудыг тэр нөхөн сэргээх процесс нь бол холбогдох санхүүжилтуудыг өгөөд эхэлсэн байгаа. За нэмэлтээр бас мэдээлэл өгөхөд стандарт хэмжээ зүүн газар бол стандарт хэмжээ зүүн газартай санхүүгийн зохицуулахаараа холбоо хамтраад жижиг дунд үйлдвэрлэл буюу хувийн хэвшлийнхандаа зориулагдсан стандартыг одоо бий болгох нь зүйтэй гэдэг санал дэвшүүлсэний үндсэн дээр техникийн хороо байгуулагдаж байгаа. Техникийн хороогоороо бид нар удахгүй одоо жишээл жижиг дунд үйлдвэрлэл буюу гэрээрээ аж ахуй эрхэлж байгаа хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо гар урлыг хийхэд химийн бодисын стандарт ямар байх юм тийм ээ. Ажлын байрны аюулгүй байдлын стандарт ямар байх юм. Энэ стандартуудыг бас батлуулахаар зориуд ажиллаж байна. За өнөөдрийн Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартууд нь ерөнхийдөө том лаборатори буюу цэвэрлэг байгууламж болон цэвэршүүлэх үйлдвэр болон бусад одоо арай томхон одоо үйлдвэрлэлд зориулсан стандартууд байгаа нь одоо бидний бизнест хэрэгжих боломжгүй байгааг та бүхэн мэднэ. За Монгол улсын хувьд бол тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд бодлогын баримт бичигт одоо нийцүүлсэн одоо төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийгээд эхэлсэн байгааг та бүхэндээ хэлсэн байгаа. За тэгээд манай одоо үнэт металлын үнэт эдэлтэй холбоотой компаниудад бол ногоон стандартыг одоо хэрэгжүүлэх юм уриалгыг бас дэвшүүлээд явж байна. За олон улсад бол ерөнхийдөө ногоон нөхөн сэргээх буюу үнэт металлтай холбоотой нөхөн сэргээх олон улсын үндсэн 6 зарчим дээр бас холбогдох баримт бичгийг хянж судалж стандарт тогтоосон байгаа. За мэдээж энд нь бол газрын тос
тийм ээ, газрын тосны хамааралтай одоо нөхөс сэргийлтүүд ямар байна? За нарны эрчим хүчний албогтолтой тийм ээ, нөхөс сэргийлтүүд ямар байна? Цахилгааны одоо цахим мэдээлэл буюу цахим мэдээлэл чи өөрөө цахим дата санч өөрөө дандаа эрчим хүч их шаардлагатай байдаг тийм ээ. Тэрний нөхөс сэргийлт ямар байна? За химийн аж үйлдвэрийн нөхөс сэргийлт ямар байна? Нүүрс төрөгчийн нөхөс сэргийлт ерөнхийдөө хувиралтууд нь ямар байна? Шинэ эрчим хүчний түлшний тийм ээ нөхөс сэргийлтийн хувиралтууд нь ямар байна гэсэн энэ үндсэн 6 зарчмыг бас баримтлаад явж байна. За Монгол улсын хувьд бол яах нь доктортой хөгжлийн зорилтуудыг баримтлаж үйл ажиллагаагаа экологийн стандартад нийцүүлэн зохион байгуулсан эсвэл нөгөө дахин ашиглах боломжтой материалыг тийм ээ одоо ашиглаж байхыг зорж байгаа ийм төсөл хөтөлбөрүүдэд бас санхүүжилт олгоод явж байгаа юм байна манайхаа. За төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд бол мэдээж уул уурхай нөхөн сэргийлт дээр тодорхой хэмжээнд төсөл хэрэгжиж байна. Мөн Монголын алтны уурхай нөхөн сэргийлтийн хөтөлбөрүүд буюу нөгөө алт 25 хөтөлбөрийг бас хэрэгжүүлээд явж байна. За уул уурхай байгаль орчин нийгмийн үндэсний сургалтын хөтөлбөрүүд бас явж байгаа юм байна. За мөнгөн усны хэрэглээг хязгаарлах хууль эрх зүйн зохицуултууд гээд бас энэ дээр бол ерөнхийдөө 4 зорилт 13 үйл ажиллагааны чиглэл 59 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг байна. Тэгэхээр манайхан өөрсдөө хичээлээр энэ ерөнхий ойлголтоо аваад энийг илүү судлаад танилцаад хичээлийнхаа мэдлэгийг баяжуулаад яваарай гэж хэлэх гэсэн. За санхүүгийн зохицуулах хороонд холбогдох санал хүсэлт мэдээлэл өгөхөөр бол холбогдох утасны дугаар болон холбогдох имэйл захим шуудангийн хаягуудыг бичсэн байна. Тэгэхээр энэтэй энэ холбоосуудаар холбогдож өөрийн одоо санал хүсэлт санал санаачлах шийдлүүдээ хэлэхэд санхүүгийн зохицуулахаараа байнга хүлээж авахд бэлэн байна. За та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сургалтанд нь амжилт хүсье.